амьслын өөрчлөлт хичээлийн агуулга дэмжих хичээл 2-ыг танилцуулж байна. Энэ удаагийн хичээлийн сэдэв уур амьсгалын өөрчлөлт. За энэ уур амьсгалын өөрчлөлт гэж юу хэлэх вэ? Гэхээр энэ нь өөрөө дэлхийн дундаж температур, хурд хүнсний хэмжээ болон салхины горим зэрэг нь цагуурын үзэгдлүүд урт хугацааны туршид тэгвэл мэдгэдэггүйц өөрчлөгдөж байгаа энэ үйл явцыг бол уур амьсгалын өөрчлөлт гэж хэлдэг. За сүүлийн 200 орчим жилд ажиглагдаж байгаа өөрчлөлт нь байгалийн жамаараа биш харин хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн богинолтой шууд холбоотой байгаараа онцлогтой юм. За ингээд зургийг ажиглаа харахад тийм ээ одоо агаарын уур амьсгалын өөрчлөлтийн улмаас за тийм ээ хэд дулаалал болсны үндсэн дээр за ингээд туйлын мөсөн бүрхөвч өндөр уулын ойр дээрх мөс тийм ээ одоо хайлсан ган гачгийн давтамж нэмэгдсэн. За тэгээ тийм ээ хүчтэй адар бороо орох, аян цахилгаанд адар бороо орох, ойн хэрийн төмөр нэмэгдэж байгаа ерөнхийдөө уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоо явж байгаа үзэгдлүүд байна. Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг би өдөртөө уур амьсгалын өөрчлөлтийн шалтгааныг үндсэн хоёр зүйл бол хувааж үздэг. За энэ нь болохоор нэгдүгээр тул гадаад хүчин зүйл, хоёрдугаарт нь болохоор дотоод шалтгаан гэж хоёр ангилт байна. За гадаад шалтгаанд нь ямар хүчин зүйлс орж ирэх вэ гэхээр нэгдүгээр дэлхийн туйлын шилжилт. За тэгмээ дэлхийн маань тэнхлэг маань өөрөө орбитын хавтгаатай бол хазгаа оршдог. Энэ хазаалтын өнцөг тодорхой хэмжээгээр тийм ээ одоо ихсэж багассан тохиолдолд уур амьсгал өөрчлөгдөх болсон үндсэн шалтгаан болт юм байна. За хоёрдугаарт нь энэ дэлхийн тэнхлэгийн хазаалтын өнцөг өөрчлөгдөх гэдэг саяны багшныхан тайлбарсан энэ зүйл байгаа тийм ээ. За туйлын шилжилт, за дээр нь нарны цэцэрлэгийн өөрчлөлт. Цэцэрлэгийн хэмжээ тийм ээ одоо ихсэх багасгах нь өөрөө бас уур амьсгал өөрчлөгдөх гадаад шалтгаан болж өгнө. За ингээд дэлхийн орбитын хэлбэрийн өөрчлөлт. Тэгэхээр манай дэлхийн маань нарыг тойрон ирэх тийм ээ одоо ингээд 100-ын дугуй хэлбэртэйгээр тийм ээ одоо тойр иргэдэг энэ ирж байгаа замыг нь болохоор орбит гэж бид нэрлэдэг. Тэгвэл энэ орбитын хэлбэр өөрчлөгдөж байгаа юм бас өөрөө уур амьсгал өөрчлөгдөх үндсэн шалтгааны бол нэг болж өгнө. За хамгийн сүүлийнх нь болохоор нарсаар дэлхийн харилцан байрлалын өөрчлөлт нь болохоор уур амьсгалын өөрчлөлтийн гадаад шалтгаан болж өгдөг байна. Тэгвэл дотоод шалтгаан нь болохоор нэгдүгээрт нь хүний үйл ажиллагаатай холбоотойгоор үүсэж байгаа үйл ажиллагаанд ордог. Үүнд болохоор хүлэмжийн хий, озоны сорхоо, агаарын бохирдол гэсэн үндсэн 3 хүчин зүйл багтдаг болвол дараагийнх нь болохоор тектоникийн хавтангийн хөдөлгөөн. За энэ тектоникийн хавтангийн хөдөлгөөнийг бол маш тийм ээ одоо газрын давхарх жижигхийлэнд оргих, үүний улмаас газар хөдлөлт явагдах, галтуул идэвхжих зэрэг нь болохоор уур амьсгалын өөрчлөлтийн бол дотоод шалтгаан болж тооцогдно. Уур амьсгалын өөрчлөлт тийм ээ одоо явагдсанаар ямар тийм ээ одоо үйл явцуд болж байгаа юм бэ гэдгийг тодорхой тоон баримтаар бол энэ слайд дээр харуулж байна. За дэлхийн уур амьсгал 1.1 градусаар бол нэмэгдсэн. За энэ өөрөө тийм ээ аж үйлдвэрчлэлтийн өмнөх үетэй харьцуулбал дэлхийн дундаж температур 1.1 градусаар бол нэмэгдсэн байгаа тийм. За энэ бол дэлхийн дундаж үзүүлэлт харин манай Монгол орны хувьд тийм ээ энэ үзүүлэлт бол 2 дахин бол их үзүүлэлттэй гарч ирдэг. За агаар мандал дахь нөөц хүслийн хүлэмжийн хий ялгаруулалт одоо 420 ppm тийм одоо нэмэгдсэн. Энэ нь болохоор сүүлийн 2 сая жилийн дотор хамгийн өндөр үзүүлэлт болж тооцогддог байна. За Арктикийн мөсөн бүрхүүл болон тийм одоо 13.1%-аар багассан. Энэ нь өөрөө сүүлийн 10 жилд багасаж байгаа хэмжээ харагдж байгаа юм. За ингээд сүүлийн 100 жилийн хугацаанд ингээд тийм Арктикийн мөсөн бүрхүүл хайлаж нэм одоо далайн усны түвшин 20 см-аар бол нэмэгдэж байгаа. Гэсэн ийм тоон баримтууд үзүүлбэрээр бид нар уур амьсгалын өөрчлөлт маань өөрөө за одоо энэ агаар мандалд за тэгээд далайн усан тийм ээ одоо дээр нь туйлын мөсөн бүрхөвчөд яаж нөлөөлж байгааг бид нар энэхүү тоон үзүүлэлтээр бол харах бүрэн боломжтой байна. За уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор тийм одоо сонирхолтой мэдээлүүд ямар гэвэл ерөнхийдөө 2010 оноос хойшоогоо түүхэнд хамгийн халуун 10 жил 2010 оноос хойш тохиож байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө уур амьсгалын тийм өөрчлөлтийн нэг болсон уур амьсгал цаг агаарын дулаалд бол маш эрчимтэй явагдаж байгааг харуулж байгаа юм. За хоёрдугаарт нь амьтдын шилжилт. Дулаалын улмаас зарим төрлийн амьтд тийм ээ энэ туйл руу чиглэн хөдөлт одоо нүүдж эхэлж байгаа. Энэ магадгүй сэрүүн бүсэд амьдардаг.
За тэгээд тийм ээ одоо туйлын бүст амьдарч байгаа амьтдын хувьд бас тодорхой хэмжээгээр амьдрах орон зай экосистем бол одоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор энэ нүүдэл бол явж эхэлж байгаа хэрэг. За хүлэмжийн эффект тийм ээ одоо энэ хүлэмжийн их бол мэдээж агаар мандал тодорхой хэмжээгээр байх ёстой. Гэхдээ энэ маань хэмжээ бол маш бага байх ёстой. Гэтэл энэ байх ёстой хэмжээнээс энэ маань хит ихсээд байгаа нь өөрөө уур амьсгалын дулаалыг бол явуулахад хамгийн гол нөлөөг бол үзүүлж өгч байгаа хэрэг. Тэгэхээр хэрвээ хүлэмжийн манай тэгээд огт байхгүй байсан бол дэлхийн дундас температур хас 18 градус байх хэрэгтэй байсан. Гэтэл энэ хэмжээ хэтэрхий их байснараа өөрөө уур амьсгалын дулаалыг тийм одоо эрчимтэйгээр явагдахад бол гол нөлөөг үзүүлж байгаа хэрэг. Тэгэхээр энэ маань өөрөө энэ тийм одоо байгаадаа биш хит их байгаа нь өөрөө уур амьсгалын өөрчлөлт буюу тэр тусмаа одоо агаарын хэм нэмэгдэж дулаал их явагдаж байгаа гэдэг хамгийн гол нөлөөлж байгаа хүчин зүйл байх нь. За тэгэхээр энэ далай гэдэг маань өөрөө дэлхийн одоо гадаргаас тийм одоо ялгарч байгаа илүүдэл дулааныг тийм одоо 90% өөртөө шингээж авдаг одоо зүйл байгаа. Хэрвээ дэлхийн нийт гадаргын 79%-ыг нь далай тэнгис эзэлдэггүй байсан бол магадгүй өнөөдрийн тийм одоо энэ уур амьсгалын дулаар л үүнээс илүү эрчимтэйгээр явагдах боломжтой байх хэрэгтэй байна. За ингээд уур амьсгалын дулаалтай холбоотойгоор байгаль дээр тийм ээ маш олон хүний үйл ажиллагаатай холбоотойгоор маш олон үйл явцад бол явагдаж байгааг бол бид нар өдөр тутмынхаа амьдрал дээр харж мэдэрч байгаа хэрнэ. За энэ сэдв дээр үндэслээд өнөөдрийн сурагчдын маань хийх ёстой дасгалт алгуулахаар за нэгдүгээрт график шинжилгээ хийнэ. За энэ нь тийм ээ сүүлийн 100 жилд дэлхий дээр тийм ээ дэлхийн далайн түвшинд 20 см бол нэмэгдсэн бол далайн түвшин жил дунджаар хэдэн миллиметр нэмэгдэж байна вэ гэдгийг тооцоолно. Хоёрдугаар далайн түвшин нэмэгдэх нь эргийн бүсийн улс орнуудын эдийн засагт жишээ нь Нидерланд, Мальдив зэрэг эдгээр улс орнуудад ямар бодит аюулыг учруулж болох вэ гэдэг дээр хоёр жишээг бол бичих нь байна. За хоёрдугаарх нь болохоор хүлэмжийн хийн тооцооллыг бол хийж гаргах нь агаар мандал дэх нүүрс хүсийн агуулмж за 420 хүрж сүүлийн 2 сая жилийн одоо хугацаанд хамгийн өндөр үзүүлэлтэнд бол хүрээд байгаа. Тэгэхээр үйлдвэрлэлтийн өмнөх үед энэ үзүүлэлт 280 ppm байсан бол агаар мандалд нүүрс хүслийн хэдэн хувиар нэмэгдсэн бэ гэдгийг тооцоолж гаргах нэ. За ингээд хичээлд анхаарсан хүмүүстээ баярлалаа. Баяртай.